Чихний бүтц үйл ажиллагаа. Чихний бүтц нь 3 үндсэн хэсгээс бүрддэг. Гадна чих, дунд чих, дотоод чих. Гадна чих нь чихний хамгийн наан харагдах хэсэг бөгөөд сонсголын долгионыг чихний суврагууд дамжуулж дууг хүлээн авдаг хэсэг. Чихний сувг энэ нь дууны долгионыг чихний цааш нь дамжуулдаг сувг бөгөөд чихний багнууд өснүүд нь мөн дууны долгионыг хүлээн авахад тусалдаг. Дунд чих хингэрэг гадна чихний сувг болон дунд чихийг заагладаг мембран. Энэ мембран дууны долгион дээр вибрац үүсгэн дунд чихийн суурин хэсгүүдийг хөдөлгөдөг. Хөндөй. Дунд чихэнд 3 хөндөй байдаг. Эдгээр нь дууны долгионыг чихний дотоод хэсэгт шилжүүлдэг. Евстахийн хоолой. Энэ чихний даралтыг тэнцвэржүүлж хит ачааллыг урьдчилан сэргийлдэг. Дотоод чих. Энэ хэсэг нь хамгийн чухал бөгөөд сонсголын үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг. Кохлеын дууны долгион хүлээн авч шингэн орон зайд дамжуулж хүлээн авсан мэдрэлийн хэсгүүдийн тусламжтайгаар тархинд дамжуулдаг. Вестибуляр систем энэ биеийн тэнцвэрийг зохицуулдаг бөгөөд чихний дотоод хэсэгт байрладаг. Чихний үйл ажиллагаа. Сонсгол. Чихний бүтц нь дууны долгионыг хүлээн авч чихний дотоод хэсэгт шилжүүлэн дотоод долгионуудыг мэдрэлийн импульс болгон тархинд дамжуулдаг. Тархи эдгээр импульсыг ойлгож бид дууг сонсох боломжтой болдог. Чихэн мөн тэнцвэрийн үйл ажиллагаанд оролцдог. Дотоод чих нь хажуугийн хэсгүүдтэйгээ хамт биеийн тэнцвэрийг тогтоодог.